Онгоц агаар дээр усалдаж дотор нь 4 зорчигч байсан чи ердөө 3 шүхэр байж таарлаа. Эхний зорчигч. Би бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч, дэлхийн хамгийн агуу, хамгийн ухаалаг өдөртөгч. Миний агуу том тарих болон би өөрөө Америкийг дахин агуу болгож байгаа. Ард түмэнд би хэрэгтэй. Ингэж хэлээд эхний шүхрийг аваад онгоцноос үсэрчээ. Хоёр дахь зорчигч. Би канцлер бас Европын холбоо болон миний эх оронд ухаалаг дэг журамтай хүн зайлшгүй хэрэгтэй. Миний амьд үлдэх нь дэлхийд илүү үн цэнтэй бас зөв. Ингэж хэлээд хоёр дахь шүхрийг аваад үсэрчээ. Үлдсэн хоёр зорчигч. Паплам болон 10 настай хүү хоёр үлдэж. Паплам хүү рүү эргэн хараад миний хөө би хөгшин олон жил амьдрахгүй. Эрүүл мэнд ч тийм сайн биш байна. Харин чиний өмнө олон жил байна. Сүүлийн шүхрийг чи аваа гэж сайхан сэтгэлээрээ санал болгожээ. Хүүч чиний эмсгэлээд зүгээр дээ л амаа. Танд бас шүхэр үлдсэн байгаа гэв. Папловч гайхан яаж тэр бэлээ гэж асуухад хүү төвцөн инээгээд л Америк нэгдсэн улсын хамгийн ухаантай ерөнхийлөгч миний хичээлийн цүхийг аваад өсөж гисэн шүү дээ.